эсхий түүрхтэн үзүүлж байна. Шарбутаатай цай юу? Шарбутаатай цай хийх гэж байгаа юм аа. За. Цаа бугай одоо махаар одоо хоол цай хийн дээ тийм ээ? Хийн. Хоол хийн. Янз бүрийн одоо бууз хоошоор болоо гэдэг бүгдэн бүгдэн хийн. Адилхан. Адилхан яа Монгол. Цаа бугын одоо тэгээд энэ өөхтөөс улс тэр чигээр илчлэг үз? Илчлэг. Уураг ийм ээ. Яста уураг. Тайгын одоо стат ургамал хам шингэн одоо энд шингэсэн байдаг баг. Тий. Цаа бугын одоо тэгээд энэ идж байгаа өвс ургамал их ховор их цагаан хөвд гэдэг ургамал иддэг вэ? Тийм цагаан хөвд иддэг юм цаана цаа иддэг. Бусдмаа бол цагаан хөвд иддэг. Одоо ганцхан одоо цаа л одоо тийм цагаан хөвд иддэг. Ааха. Тий. Тэр сайхан ургамал тэгээд энэ өөх цааныхаа өөх тоосондоо шингэсэн байдаг тийм ээ? За цаа бугын одоо өөхөнд хуурсан шарбутаатай цаачин төмний бас нэг сайхан хоол цай. Шарбутаагаа ингэж хуурал. Таныг ер нь баг байхад шарбутааг их голцоо хэрэгэлдэг байсан баг та өгчүүд. Голцоо хэрэглэнэ. Одоо шарбутаагаа одоо цаанаа цаанаага сүүгээр одоо акшаагаад идэн. Цааныхаа сүүнд шарбутаагаа. За. Одоо тэгээд иддэг байсан бид нэр одоо бидний баг байхлаар бид нэр их төлхөөсөө хэрэгэлдэг байсан шүү тий. Төлхөө сан хэрэглэнэ. Их тийжээлэг шний шарбутаа чи сайхан. Одоо цагаан будаанаас бол шарбутаа бол уйг. Аа. Одоо ингэж яага хуурал одоо тэгэл одоо хуурч одоо ингэж нэг болгож чинь тийм ээ. Тий одоо болгож байгаа юм. Тэгээд одоо цагаа игээр гурлаа их үү. Одоо жоохон гурил шүрчээл тэгэл. Ингээд сайхан нэг өндөр нэг гоё үнэрчтэй шүү. Гоё үнэрчтэй яагаад. Манай монголчуудын одоо хийцтэй цай гэдэг бол ерөөсөө цаана их сайхан. Өндөр нь ч сайхан үнэртэн. Аялагч нар их явж байна уу? Яа аялагч нар зөндөө явж байна. Явж байна одоо. Одоо тэгээд цаатан төмний амьдрал тэгээд уулын орой тайгараад тий цаа буугаал одоо дагаж явдаг л. Одоо цаа буугаал аль хаанал нэг цаана идөр өөсөө тавиан одоо тэр гадаад очиж одоо цаагаа мална. Тий. Та одоо тэгээд одоо энд баг насаараа байж байгаа ч та. Одоо бүр насаараа одоо аав ээжээс гарч төрөөл одоо насаараа дээд хүртэл одоо цаагаа маллал явж байна та. Одоо энэ зүүн тайгын одоо отгийн ахлагч гэдэг байсан тий? Ахлагч гэж байдаг байсан. Тий, одоо өвдөрж ах маань одоо ахалдаг байсан. Ахалдаг байсан. Тэгээд одоо чинь отгийн ахлагч гэж. Одоо бол одоо нэг багийн засаг дарга гэдэгтэй адилхан. Багийн дарга гэсэн үг. Багийн дарга гэсэн үг тий? Энэ цаатан хүмүүсийнхаа нэршлэр бол отгийн ахлагч гэж явдаг. Отгийн ахлагч. Одоо тэгээд энэ залуу цаа буг маллаад явах залуучууд одоо хэр болж байна их? Ховордж байна гайгүй юу? Одоо цаа малладаг залуучууд маань яахад одоо тэгээд эрэгтэйчүүд нь болоод эрэгтэй залуучууд бол маллаад явж байгаа. Эмэгтэй одоо тийм хөвгдөд одоо оюутан болоод сургуулиа төгсөөд одоо ураг шаада тийгээс хөөцөж болж байна. Нийт баргалын таад хүүхэд байхасаа л цаанд явж байна холлож. Бэлчээртэй гарч байна энэ дэглээ. Ханжинэг нон цаа билч. Тэгээд энэ чинь 10 гаруй алчин ээлжээр хариултыг 2-2-аар.
Нэрэн зэтээд 20 км хэрэгтэй газар. Нэг арим хөвч хич нас тарж гүйгээд харил хэд басар ирэх хэцүү. Даруйта дөрөв дөрвөж тэлнэ. Яаж ажилтдаг. Надаа. Эндээсээ хүүхдүүд нөө сургууль цэцэрлэгтээ сургуультай яваал. Амралтаараа бас ирээл. Цэцэрлэгтээ яваал. Аа. Тий. Яг л нөгөө малчтай амьдрал шиг адилхан. Малчт одоо Монгол малчин ялгаа байг. Ялгаагүй л одоо. Цаа бууга маллаа. Тэгээд энэ цаачин ард түмэн маань тэгээд уулын оргил хаан зузаан цастай байна. Хаан цаа бууг одоо эдээшс дасан зогцсон тэндэл дагаж явдаг. Оо тэнэгээл дагна үсэ. Одоо тэгээд оторд явцгаасан байна тий. Оторт явна. Бүх цаагаа бүгдэн надад хөөж яваад оторт яваад одоо цаанаа тий хамаалж байгаад одоо ээлжээр маллаа. Ээлжээр маллаа. 300-400 цаа байна одоо. Бага энэ. Энд бага. Нийлүүлэл явчт юм байна да. Нийлүүлэл явчихна. Зөв. Айлаа та бүгд нийлүүлэл. Оо зөв. Бүгд нийлүүлэл. Ээлжлэл хуваартай. Хуваартай. Ер нь бол тэгээд энэ ойр хавьтай өвсдөж ил нөт нэлээ холж явж отолж явж одоо бас хийдэг юм шүү дээ тийм ээ. Одоо энэ ойр хавь маань өвлжанаа маань одоо өөс баг дуусч байна л да. Зөв. Одоо энэ олон жил одоо нутгалсан одоо тэр шууд одоо хөвдөгээд одоо тэр цагаан хуурдаж байгаа. Тэрийг л одоо иддэг мал. Одоо тэгээд идэнэ. Одоо зам болоход яраа бол одоо яг ногоо могоо цэцэг навч тийм мэдэн. Өвөл болоход одоо цагаан хөвдөө. Өвөл бол цагаан хөвдөө хөөч тийм ээ. 100 нь бол яг уу тэгээд одоо арай бас нэг гайгүй. Ааха. Энэ цаатан ард түмний урцсандаа амьдрах юм урцсан жоохон багсаад байна уу? Одоо урцсан гэр маань Одоо урцсан гэр маань одоо багадаж ховордож цөөн болж байна. Байшинд болж байна. Одоо дандаа одоо залуучууд одоо манайда бүгд арай одоо хөгшин залууга бүгд одоо байшин тавьж байна одоо. Анх одоо залуу хүн айл болоход чинь энэ чих нарийн ёс жаягтай бас тийм ээ. Тий. 3 цагаан ямар мод хус мод лөө 3 цагаан модоор барьдаг те. Хушаар. Одоо одоо ингэж тэр 3 модон ингэж уйдаг тань бол хушаар хийдэг байсан. Залуу айл болж байгаа анх гэр бүл болж байгаа хүн. Тийм ёстой те. Энэ одоо ингэж бүршээр энэс том энэ бас байх уу? Байна энэ. Энэ өвлжанаа өвлөнгөр одоо юм баг байгаа л да. Одоо туслангаа юм уртвал одоо бүгд том. Арай том болоод тэр. Өвөл одоо нэг хүүтэн болохоор жаахан баг. Дулаан. Энд чинь ингээд цагаан дулаахан байдаг аа? Дулаахан байна. Баг барьдаг өвөл. Өвөлжтэй. Гадна дотны аялагч нар яаж энэ урцсан дэх онох гэж их сонирхож байна одоо манай монголчууд гэсэн бас. Эндээ тэгээд ирж байгаа хүмүүс урцсан буудлаас байна. Байна. Айл болгонд одоо байшинтай айл болгоно хажууд нэг урцсан байгаа урцсан буудал. Зөв. Сонирхол. Яг л нөгөө нэг юм байгаагаараа тийм ээ. Илүү гоё юм байхгүй гоё. Одоо энд одоо хамгийн ахмад нь одоо тэгээд таа байна уу? Одоо энд яг одоо эрэгтэйгээ чиглэл тэрвэн эмэгтэй одоо бора нотаа чиглэл одоо хамгаан одоо настай нь одоо биел болж байна да одоо тэгэл. Одоо надаас одоо том одоо настай хүн одоо энд эрэгтэй чиг байг эмэгтэйд бол манай нэг эгчиг одоо цагаан нуурт амьдч байна. Уг нь юунд тайганд амьддаг байсан. Өвдөр жах чинь одоо бас нэлээ
ахмад нь байлаа шүү дээ. Ахмад нь хамгийн Хамгийн ахмад нь байсан. Ёстой л та хэд маань энд станаг хар багаас л энэ зүүн тайгаа харж байгалаа хамгаалаад. Цаа сургаа сайхан маллаа. Одоо тэгээд одоо явж. Стал тайгийн хүмүүстэй. Тайгийн хүмүүс. Өглөө босон орой өглөө өдөр болгон тэгэл байгаль харж идэх хүмүүс. Харин тийм байнгал. Тэг байнга. Байгаль л өглөө харна. Өөр юм харахгүй. Өөр юм одоо байгалаас Тийм сайхан. Одоо урагшаануудад хоцос хуурин газар тийм барилга барим тийм юм байхгүй. Хүн ер нь тэгээд харсан үзнээрээ л ер нь юм бодол оюун ухаан л одоо тарих хөгждөг дөө. Тий. Тэгэхээр энэ цаачин ард түмний амьдралыг biz ингээ харахаар өглөө босоод байгаль. Тий. Дандаа л байгалийнхаа одоо нөгөө энэ сайхан тэнгэрийнхаа цагаан хураараа цайгаа чанаад ууж. Чанаад одоо ууж байдаг. Өдөр болго ингэж байгаль уул усаа хардаг болохоор л сэтгэлд нь ерөөсөө тэгэл байгаль. Тий. Байгалыг хайрлах ухамсар шингэсэн байдаг. Одоо шингэсэн байна. Тэгэлгүй дээ чи тийм ээ. Тий. Байнга л одоо харж байгаа. Байнга өглөө болгон өдөр болгон л одоо байглаа л харж байна. Байшин барилга харах биш. Дамбада бууданга. Одоо машин техник харах биш. Одоо тэгэл өглөө болгон л одоо өдөр болгон л одоо байглаа л харж байна. Тийм болохоор энэ нутгийн хүмүүсийн байгальтайгаа байгалийн бас аган төлөөл болсон. Тий. Байгалийн бас илч болсон. Тий. Байгалыг одоо тэр хайрлах, хамгаалах, байгалыг илүү одоо сайхан ойр байж, байгальтайгаа ойр байж, байгалийнхаа тэр энерги, өвдөс юмнуудыг илүү авдаг хүмүүс чинь тайгийн хүмүүс байдаг. Тийм. Энэ хүүтэн ширүүн уур амьсгалтай бүр дасан зогцсон. Дасцсан. Сувцсан байгаа юм. Одоо та хэд урж байгаа л бүр. Би одоо 69 тавиага. Одоо тэгээд энэ онгаар хадаа 70 хүрэх гэж байна. Өө зөв. Таны аав ээж одоо хингэж хүмүүс? Миний аав одоо композит гэж хүн байсан. Ээж маань одоо болдог гэж хүн байсан. Тува хоёулаа тува. Одоо тэгээд яг энд л амьдарч байна. Одоо бид нэр амьдардаг энэ гэрээ. Энэ бөөрөнд хотонд. Тийм ээ одоо тийм. Тэр үед одоо нөгөө нэгдлийг байсан уу юу? Нэгдэл байсан уу? Нэгдэл. Таны одоо ээж аав үед одоо энэ цаа бууг одоо яг одооныхаас их байсан уу бага байсан уу? Их байсан. Тийм үү. Энэ бол энэ чинь одоо юу ч биш байна. Бид нэр аав ээж одоо маллаж байгаа цааш энэ одоо хоёргүй нэг айлдаг хийж одоо 200 гаруй мянга 200-аад цаа байдаг байсан. Нэг айлд уу? Нэг айлд. Одоо нэг айлд хэд байгаа? Одоо нэг айлд чинь 200 гаруй цаа байсан. Одоо манай аав ээжэд болоход яраа 216 цаа одоо тооноор одоо 12 сар тоо болдог байта. Тэр үед чинь 216 цаа тоолуулж байсан. Одоо бол тийм биш. Тэр үед чинь тоо малын тоолдох шуус явдаг байсан юм тий? Малын тоо явна, хүн амын тоо явна. Цаа бугыг бас тоолно. Цаа бугаа бүгднийг нэг бүрчэн тоолдог байсан. Нэг айл чи 200 гаруй. Одоо тэр чи нэг айл хэдэн цаатай байна? Одоо нэг айл гэж одоо 100 хүрэхгүй бол одоо тиймэрхүү л байгаа. Зөв. 50-аас дээш л одоо цаа. 50 гаалтай. Одоо энэ цаатан ард түмний одоо тэгээд орлого гэж одоо юм юу вэ? Одоо малаас гарч байгаа нэг түүхий дар ширэх шиг ингээд зараад бордлуудад явна гэж бол байхгүй шүү дээ. Байхгүй. Тэгэхээр ер нь та хэд маань одоо энэ улсаас одоо тэтгэдэг орлого бас юу байдгийг өөрсдийн одоо цаа бууга маллаад тэндээс одоо орлого гэхээр одоо бас юу вэ? Одоо орлого гэх юм уу даа. Гэтэл одоо тэгээд одоо цаанаас хүмүү одоо сайн хураавал одоо тэгээд тэр нэг жоохон одоо зарна. Тэгээ цаа буугч нэг үрнээс 200 грамм 200 грамм суу гардаг шүү дээ. Өдөрт нэг удаа саад. Нэг л удаа. Нэг удаа юм 2 удаа хавар. Улирлийн чанартай. Улирлийн чанар. Тэгээ нэг ивэр мэврээр яг нэг жижиг багсаг гар урлын юм хийгээд. Одоо тэр хамгийн одоо орлоготой юм гэхээр чинь одоо залуучуудаа хийж байгаа юу агай сервер хийдэг эврээр нь. Эврээр нь одоо ингээд одоо сервер хийгээд зарж орлого тэр л байна даа баг. Тийм тэр. Өөр одоо тэгээд ямар махын зарах биш. Одоо сүү цагааг нь хийгээд бусад маш их ямар ариун сүү гарах биш те. Ариун сүү гарахгүй. Тэгэхээр нэг цагаан эдэг нэг тогтмол зарах боломжгүй. Боломжгүй. Төрөөс одоо тэтгэл байна уу? Хүнд чинь одоо 400 гарна гэх том хүндээ. За. Хүүхэд чинь одоо 100 гарна гэдэг байна. Одоо нэг айлд одоо 2 хүүхэдтэй ам бүл ингээд 4 айл байлаа гэхээр чинь хүн болгон авах уу те? Хүн болгон авах. Том нь 400 гэдэг юм уу? Том нь 400 440 юм уу 400 авна хүүхэд нь 400 гаргаад байгаа. Хүүхэд нь хэд байх вэ? Хүүхэд нь одоо 100 хэд байна? Сар болгоно уу? Сар болгон. За. Сар болгон.
Зөв. Тэгээд одоо тэрнээс өөр бол орлого байхгүй. Одоо тэнтэй орлого байхгүй. Одоо тиймэрхүү юм арлаа. Энэ одоо цаачин хүмүүсийн өв соёл үүхтүүх дэлхийд одоо бараг байхгүй шүү дээ. Тий. Энэ одоо дэлхийд дотор бол одоо цор ганц Монголдоо Хөвсгөл аймгийн Цагаан нур сумын баруун зүүн тайгтал одоо амьдарч байна даа. Харин тийм. Энэ хүмүүсийн энэ соёл түүх, энэ хүмүүсийн цаачин хүмүүсийн энэ соёл нүүдлийн энэ соёл болон ахуй те өв ухаанууд нэг ёс жайгууд нь одоо бас ингээд ховор юм шүү те. Тий. Тэгээ энэ хүмүүс ч одоо та хэд маань ингээд одоо аав ээжээсээ ингээд өчнөд өвгдөөс ингээд улбаалаад одоо дамжаад ингээд сайхан ирсэн энэ сайхан соёл түүхээ та хэд маань одоос ингээд нөгөө хайрлаад хамгаалаад. Тий. Тэрнээс одоо дулаан цалин ихтэй газар бодоод юм уу сайхан байшин барилга бодоод ингээд төв рүү явах л байсан баг та. Явах байлгүй. Яагаад энд байгаад байгаа гэхээр ч одоо энэ өв соёл түүхэл одоо энд газар нутгийн бас нэг эзэн болоод Тий. энэ цаачин ард түмнийхээ өв соёлыг лавж үлдэж байна даа. Харин. Энэний төлөө тийм ээ. Тэрний төлөө одоо цаамаланга төлөө одоо энэ уртсанд амьддаг одоо энэ хоёроо төлөө одоо төлөөлж яваа юм да. За энэ баруун зүүн тайгын яг энэ рүү одоо энэ аялал жуулчлалын энэ юг бодлогыг айгүй бас нэг сайхан гоё төрийн бас нэг оролцоотойгоор цаанаас бас нэг гоё менежменттэй бүр сайхан наашаа ингээд маршрутыг бүр гаргаж өгөөд энд ирсэн хүмүүс одоо тэр энэ цаачин ард түмний тэр нэг одоо зүгээр зургийг хараад зураг аваад явах ш. Харин тийм. Энд одоо бүр тийм ээ. Энэ хүмүүсийн тэр хоол цайны ёс жайг байж байна. За тэгэл одоо манай цаачин төмний одоо энэ үгийн туваа ард түмний одоо энэ цаачин төмний одоо энэ хөнгөн гэж нэг талах бай. Харин тийм. Нурман дотроо болгодог тийм ээ бүр. Нурман дотроо болгодог. За энэ одоо цай хоолных нь ёс чайг өв уламжлууд энэ цаа бугыг маллах, арчлах энэ уртсан гэрийг барих ёс гэд энэ асар том их соёл байгаад байгаа. Энийг энэ ирж байгаа аялал жуулчлалтаа нэг бүр энийг одоо бүр ингээ бодлогоор бүр нэг цогцолгоод нэг үзүүлдэг нэг юм болгочвол ядаж энд амьдарч байгаа үр хайлуудтай орлоготой болоод аялал жуулчлаараа дөрвөн удирдалтай одоо байнгын жуулчдыг одоо байнга явж яадаг тийм ээ. Инх юм бол энэ үр хайлуудтай их орлоготой болног би боддгийг. Энийг одоо их юм бол энийг бүр ганц нэг хувь компани биш. Төрийн сайхан бодлого бас орж ирснээ гаргаасаа гэж бодох юм. Төрийн бодлого бас энэ рүү сайхан анхаарал өгвөл энэ айл болгонд орлоготой болох байна. Тэгнэ. Тэгвэл энэ соёл түүхээ бид ч авч үлдэн шийд. Харин тийм. Энэ чинь хүн ямар нэгэн хүн амьдрахын эрхэнд орлоготой мөнгөтэй байж тэнд оршин тогтно шүү дээ. Удаан. Малчид хүртэл одоо түүхий дүнгүй болоод ирэхэд залуу малчид ховруулж байна. За бас нэгэн одоо нүүдлийн тайгийн одоо энэ амьдарч байгаа цаачин ард түмний бас энэ нүүдлийн соёл гэж бас нэг байна. Энэ нүүдлийн соёлыг тэр аялал жуулчтайгаа өшөө сайхан холбож өгөөсөө гэж одоо би сайхан бодож л одоо бас л явдгийг. За одоо энэ цаа бугын баяр гэдээ одоо бас сайхан болж байна. Болж байна. За тэгээ энэ баярыг үзэх гээд одоо ирж гэн. За дээр нь одоо яг хүмүүс ирээд одоо сайхан ингээд худалдаа наймагаа хийгээл бусад ирж байгаа хүмүүс нь одоо бас ингээд нэг сайхан юмаа үзээд ингээд явж яа л та. Гэтэл энэ тайгаас тэр баярт орцоо цаа бугаа аваачаад орж байгаа тэр одоо туваа ард түмэн маань тэр цаачин ард түмэн маань ингээд цаа бугаа аваад очин тий. Очоод нааша буцаад ирэхэд бас л мөнгө төгрөгийн асуудал гарна үст тий. Гардыг. Тэгэхээр энэ яг цаа буугын баярт оролцож байгаа энэ цаачин ард түмэн цаа бугаа аваад одоо тэр баярт одоо оролцож байгаа тэр цаачин түмнийг бас нэг тэтгэл уран бас өгөөсэй гэж би бодох юм. Харин тийм дээ. Ингээд их юм бол маш идэвхтэй оролцож ирнэ. Идэвхтэй болно. Идэвхтэй болно. Боломжгүй хүмүүс нь бас орох чадахгүй байгаад шиг байна. Харин тэгнэ. Тэгээ энэ тайгийн одоо тэр уулын одоо тэр зэрлэг амтны цаа бууг шүү дээ. Зүгээр одоо морь мал одоо уралдаж байгаа юм биш. Энэ чинь өөрөө дэлхийд одоо ганц юм байхгүй. Энийг үзэх гэж маш олон хүмүүс сайхан ирээл одоо худалдаа наймаагаа хийгээл хүн ард нэрэл сайхан цаа буугаа сайхан үзээл ариусаал ингээл олон түмний цагаан хурын тоосыг одоо маш юуны адууны ахтны тоос гэдэг шиг цаа бугийн цагаан хурын тоосыг сайхан намруулж байгаа тийм ээ. Энэ сайхан баяр. Харин тийм. Тэгээд энэ баяр тэр оролцож байгаа цаа бугаа аваад тэр уралдуулж байгаа эндээс нүүгээд очиж байгаа тэр цаачин үр хайл болгоныг сайхан энэ баярт
урамшуулдаг байгаасаа. Харин тийм байдаас болох байсан юм одоо Тий. Тэгэхгүй бол одоо ингээ хараад хар тэр хүн чи одоо нэг цаагаа аваад тийшээ бензин тос тийм ээ. Тий. Орлого тэр болгон ингээд нэг орлого гараад байхгүй шүү дээ. Бака юу аа. Цаа буугаа аваад тэгээд одоо ингээд тэнд баярт оролцох гэж чинь тайгаас чинь доошо бууж явна. Тий. За тэгээд энэ чинь тэгээд одоо өчнөө л бас зардал орно шүү дээ. Орно. Тиймэрхүү зүйлүүдээр нь бас жоохон урамшуулаад ингээд явбал энэ итгэвтэй одоо хүмүүс маань одоо цаачин хүмүүс маань их энэ баярын унд айгүй итгэвтэй ороод олон ч хүн бас олон цаа одоо энэ баярт орсноор одоо нэг ирж байгаа хүмүүс маань ч гэсэн өргөн дэлгэр болоод Тийм болно. би одоо яг ингээд нэг зарим нэг хүмүүсээс ингээд сонсдгийг бид нар одоо яг ингээд тэр цаа буугын тэр нэг баярт ингээд очмоор дойдаг тэгээд боломж манаас юм байх юм аа гэж үннээ л хэлж байна одоо бодит төрснөр тий. Тэгээд тэр айл амтнд бас зөвөр яг энэ ч одоо бас өндөр тайгын одоо амтын шүү дээ. Тэгэхээр тэрийг бас бид нар бас сайхан хүндлээ тэр баяр наадмыг үзэж байна. Энэ ард иргэдэд бас тэгээд тэр баярт оролцож байгаа хүмүүст нь бас нэг сайхан урамшуулдаг л байх хэрэгтэй байгаа. Харин тийм. Тэр яг зөв. Тэр бол байх ёстой ч би. Байх ёстой асуудал. Тийм, ёстой байх ёстой асуудал юм байна. Гэхдээ яах вэ тэр одоо ирж байгаа энэ одоо цөөхөн ийм сайхан соёл түүхийг одоо авч явж байгаа энэ цаачин төвнүүдээ нэг гарын цайлгаад юм уу, урамшуулаад юм уу тэр баярт оролцож байгаа тий. Олон түмнэр баясах гэж уулаас бууж яа шүү дээ. Хар тэглэг байна. Тэр сумынхаа нэрийг гаргах гэж уулаас бууж гин. Тий. Тэгээ тэр хүмүүс чинь одоо төрүүлсэн юу н одоо хэдэн төгрөг байдгийг төрүүлсэн одоо хэдэн төгрөг одоо төрүүлээг оролцож байгаа хүмүүс ч гэсэн бас урамшуултаа байгаад энийг бүр төрийн юунд бүр нэг одоо бүр анхааралтай аваад энэ наадмыг гоё хийдэг байгаасаа. Тэгвэл маш олон жуулчид ирээд энэ гурван дархтын энэ одоо улаан уул Эренчилдэм цагаан нуур суманд чинь бүр энийгээ дамжаад энэ сумын одоо орлого 8 арилжаанд нэг ач тустай. Тий. Энд амьдарч байгаа цаатангуудын бас юмд одоо тэгээд ач тустай болоод. Тийм. Тэгээд тэрийгээ дагаад энэ иврээр хийсэн гар урд юм их борлогдно. Одоо ингэж бодох юм давуулна. Одоо наад захын зүгээр жишээл зүгээр ингээ бодоход л одоо юм байна шүү дээ бүр. Тийм. Бодит үн. Яг үнэн тэр. Тайгын одоо бидний хүний хөл мөр хүрээгүй газар энэ цаа буугаар явж яадаг. Тэр цаа буугийн тэр давхиж байгаа тоос тэр тоосонд чинь цасны тэр сайхан цан татуулаад ингээл давхтаа цагаан хурын тэг тий. Цасыг ста нэг цагаан хур татуулаад давхиж байгаа тэр тоос одоо море урлуулж байгаа юм шиг л море урлуулдаг одоо шороо босдог. Төвний адил тоос татуулаад явчихдаг. Тий. Одоо цаавал тэр чинь одоо цаавуугчлоо шороо тоос ихгүй юм да тийм ээ. Одоо энэ цаснаа хөнгөрөд одоо тий. Цагаан цасаа татуулаад ариун юм шүү дээ. Ястай ариун. Энэ өндөр тайгын одоо баг эзэн байдаг гэж ярьдаг шүү дээ. Бид нар ч одоо тайг эзэнтэй гэж ярьдаг. Энэ эзэд чинь ан амт юм шүү дээ. Тий, одоо бүгд л эзэнтэй тайг болоод эзэнтэй ан амт болоод. Тэгээд энэ ан байгалаа хайрлаад бас явж байгаа бас хүн байж ир бас эзэн хамгаалаад. Цааны одоо энэ аар бол бяслаг уу? Бяслаг. Цааны бяслаг. Гоё юм. Шаргалдаа айгуу гоё илчлэг зөөлөн бэ. Хатдаггүй бах тийм. Мадын аар шиг. Хатсан чинь энэ ч одоо ямар ч хүнд одоо гэдэс доторонд сайн одоо чадсан мацгаалдсан хүүхдэн тэр хүчин одоо дороо. Энийг. Тий. Эмас илэ. Айгуу зөөл амттай тийм. За ингээд цаа буугийн сүүдэр хуурсан шарбуудаатай цааны сүйтэй сайхан цай. Энэ ингээд нэг гоё тийм шартоос та хийгээгүй те? Яа тий. Цааны сүүнээс ягаад юм шартоос хийсэн юм шиг гоё үнэрттэй. Оо энэ чинь ясна цаанаас сүсмөөр гоё үнэртэй байд юм тослог. Тослог энэ цаанаас югаас сүсэн болоод гоё үнэртэй байна тэр л да. Янз сайхан тийм шарт. Тост. Ямар гоё үнэртэй байна ингээд. Үнэрлээд ингээ яхаар. Энэ хоёр мөн.
шар тос хийцсэн юм шиг. Гэхдээ шар тосноос бүр илүү тийм гоё юм. Илчлэг үнэртэй байна. Гэхдээ та шар тос хийгээгүй те. Хийгээгүй. Тэгэхээр цааны сүү гэдэг бол өөрөөсөө тийм сайхан илчлэг байдаг байна. Нэг юмсандаа би одоо энэ тайгийн цагаан хөвдгийг амталж байна гэсэн үг. Тийм ээ буура. Тэгээд одоо цагаан хөвд иддэг амт. Тэгэхээр цагаан хөвд гэдэг чинь өөрөөсөө хүний бид одоо асар их юм байгаа шүү дээ. Буура энэ зүүн тайгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд энэ цаачин ард түмний энэ цай байна шүү дээ одоо жишээ. Энэ цайг за тэр нөгөө нурам дотроо хөнгөө ингээд талах. Тийм. Энэ цаачин түмний энэ хоол цайг идэх гэж одоо ирдэг бүр нэг юм том урц яагаад тийм ээ. Харин тийм. Тэгээ жуулчид бүр энийг олон манай гадаадын дотоодын аялагч нар ирээд амтлах гэж мөн чи ирнэ. Оо зөндөө. Тэр орсын сайхан бүрдүүлээд өгүүлээ тийм ээ. Харин тийм. Энэ дээр нь одоо бас энэ аялал жуулчлалын яг л энэ зүүн тайгад одоо энэ ард иргэдийн өөрсдөө ингээл одоо гэрээрээ өрхөөрөө хийгээд л энийг бүр улсын хэмжээнд төрийн бодлого гаргаад бүр энэ одоо явчих юм бол бас их хэрэгтэй байгаа тийм ээ. Ерөөс төрийн л оролцоод хэрэгтэй байгаа юм. Тэгэл үү да. Тийм. Дэмжлэг тусалцаа нэг цэг үүсгээд яг аялагч нартаа ингээ үзүүлдэг бүр нэг зориулаад бүр нэг гоё том урц бариа тий. Харин тэгдэг. Тий, томхон урц бариад. Тэндээ ингээ гоё тойр суугаад. Ийм сайхан тайгийнхаа амиг сайхан амтлуулад. За тэгвэл явж ирж байгаа сайхан монголчуудаа тий. Тэгээд тэр нөгөө нэг ёсыг үзүүлээд. Ёс жайгуудаа өв соёлуудаа үзүүлээд. Цаа буугын маллах ухаанаа танилцуулаад тийм ээ. Танилцуулаад. За тэр гар урлаараа хийж байгаа ер нь хэдэн оноос энэ хэдэн жилийн өмнөөс одоо энэ туваар төмөнд одоо амьдарч энэ цаачин ард түмэн анх үүссэн. Цаа буугыг яаж мадалдгийг цаа буугаас гарч байгаа одоо мах сүүгээр нь одоо ямар хоол цай хийдгийг ингээд энэ нутгийн тайгийн хоол цай гэдэг чинь өөрөө ховор содон юм шүү дээ. Ховор. Энийг сайхан үзүүлдэг тийм юутай байчвал зүгээр л юм байна да бүр. Нэг ийм уцтай байх юм да. Тэ нийтийн эзэмшлээ. Одоо нэг уртсан гэр. Тий. Тэндээ яг цаачин төмний хоол цай хийгээд. Тий. Сайхан амттай юм. Та эдийн даралт жоохон өндөр байгаад байдаг те. Тий. Ер нь тайгийн энэ хүмүүсийн даралт их өндөр байдгүй буураа. Одоо тайгийн хүмүүс хөгжишөөл баргуудаа залуучуудын даралтаа өндөр болдог байна. Одоо өндөрлөг газар байдаг бол тийм ч тийм үү одоо юу унтаа тийм. Газрынхаа бас юу байгаа баха. Өндөр байдаг. Магадгүй. Тий. Далаа энэ уулын орой тайг дээр байгаа юм чи бас нэг өндөр байдаг болохоор их өндөр байдаг баг. Би энэ Баян үлгээ рүү явсан чинь ер нь тийш хүмүүс бас тийм байдаг юм байна. Тэгээд тэр. Тэр алтаан руу нэ. Ингээ сайхан шүтээ нэ. Шүтээ. Энэний талаар сайхан тайлбар өгөөч боорой. Одоо ман одоо онгод болоо. Онгодтой хүмүүс байна уу? Ер нь цаат уртсан гэрт одоо цаачин айл болгон юм юутай шүтэнтэй байдаг юм уу? Айл болгон бол одоо тийм шүтлэгтэй байдаг. Дээр үеэс нааш одоо тийм бөөзарын одоо тиймэрхүү хүмүүс одоо хийж өгсөн одоо нэг тагж шүтэж яваарай гэсэн одоо тийм одоо авчаад тэр нэг шүтээ нарл одоо бид нэр одоо үр хүүхдээ одоо авчаад үр хүүхдээ харж хандсан одоо дээр дотор байгаа одоо тэр хүмүүсээ бүгднийг харж ханддаг. Одоо нөгөө айл болгон нөгөө хоомроо нэг одоо шүтэн байдаг тайлхан. Ямар ч Монгол айлд тийм байдаг. Тэрнтэй адилхан одоо цаачин ард түмний одоо шүтэн бол одоо ингээд одоо тэгэл сайхан онголоо сайхан ингээд. Тий. Онгод дээц. Тий. Юу гэж нэрлэх вэ? Онгод. Эрэн гэдэг юм. Эргэ? Эрэн. Туагаар бол эрэн. Орчуул бол онгод. Онгод. Айл болгонд одоо ингэ байдаг тий. Айл болгонд зарим айлд байхгүй л да энэ залуучууд байхгүй. Антан хөвчөд л одоо дээр үжиж нэг тэр нь одоо удамдаа тийм бөө зайрнгийн онгодтой тэнгэртэй хүмүүс байна уу? Зүгээр ахмад хүмүүс нь бас юм байна уу? Бөө дээр үеийн одоо тийм бөө зайрн том бөө зайрнгод байдаг байсан. Тэгж байдаг байсан. Одоо тэгээд одоо
дээр үдий чинь одоо эмнэг тийм эмчд омцгийг тийм байсан биш. Одоо тэгэл тэр одоо юунуудаа зармарын одоо бозарингаар одоо хүн өвчин тусууд одоо тэр хүнээс л ямаа сон. Дээр юм бо чөт зарингаа ч баг хүчтэй тийм зарингаа. Тухайн үед их мундаг хүчтэй Тэнгэрийн ирчүүдийг бүрэн эзэмсэн хүмүүс байдаг байсан энэ нутагт. Одоо тийм байдаг байсан. Одоо их ховор байх болсон. Одоо ховор болж байгаа тийм дээр үеийн хичээгүүд. Дээр үеийн тийм юунд бол хөрөхгүй л да анаахан бол. Хөрөхгүй. Яаж тэр өвгдийн урд гарч чадах вүлээ. Өвгдөөсээр юм босгоод өгсөн уул uuсын сайхан шүтээ л явуул. Өвчин тусаад одоо эдэг гэвэл одоо бүр цаа өнгөрч байгаа хүнийг тэр босгодог тийм хүчтэй зарим тийм байсан. Танаа удамд одоо тийм Монгол ингэртэй юм байна. Манай удамд бол одоо тийм хангамштай гэдэг одоо тийм хүн байсан. Хэн гэж? Хангамштай. За. Хэдэн оны үед байсан? Тэр одоо бүр одоо энэ Монголын одоо хэдэн үеиг хэвтараа Дэхэн. Бүр дээр үйдээ. За. Бид нэр аав. Таны өвөө. Зөв. Тийм хүн байсан. Зайран хүн. Зайран хүн маш хүчтэй хүн. Хүчтэй зайран. Та одоо онгод юу та? Одоо би онгод жоо надад жоо онгод. Өвгдөх аймаг сайхан бас ингээл шүтэл. Одоо тэрэг шүтээд л одоо өвгдөөдсөн юм бол одоо шүтэж явдаг. Шүтэж яваад. Хаяа хуур татах уу? Хуур бол яахад одоо татдаг л байсан. Одоо тэгэж одоо би одоо тэгэж татдаг. Одоо тэгэл яг өвгдөөдсийнхаа нөгөө сайхан тэгэл жайга дагаал сайхан онгод сайхан ингээл. Тийм. Энүүгээрэл бид нар чи нөгөө нэг дамжиж ээж л одоо өргөж мөргөж байж одоо тэгээ сүсгээл одоо тэнгэртээ өвдөөжтэйгээд холбогддог юм шүү дээ тий. Одоо тэгээд өвдөө байгаад яах вэ? Хууртай одоо тэгээд одоо хоосонгүй л гэж ярьж үзэн юм одоо хүн хоосонгүй гэж ярьж тэр шиг одоо би өөрөө бас хууртай л да. Ер нь бол дарахад буудган зайрангууд бол ер нь хуур манжигтайгаа л их голцох. Хуур манжигтайгаа явдаг тийм ээ. Одоо монголчгол цаатанчгол яда бүгд л одоо тийм тавж байна. Тий. Тэрүүгээр их онцлог дарахад одоо энэ туваа бөө хүмүүсийн юм. Дандаа нэг хуур манжиг хоёроор голцох. Эрдэм шийднэлээ бас явдаг. За энэ буура. За. Ирч хүрчгээд будаа байна. За. Ирч хүрчгээд энэ цагаан будаа. Одоо урдаас хамгийн сайн сортын будааг эднийх болохоор нөгөө үнэн их ямтхан. 3200. За. Одоо ингээ савлцсан мөртлөө ингээ 3200-аар явдаг байхгүй юу сайхан. 5 жилийн 16000 өргөө шүү дээ. За. Савлаад одоо бөөний үнээр зарж байна гэсэн үг. За энийг танд өгүүлж байгаа. За баярлалаа өнөр. Ирч хүдгээд энэ ирч хүчгээд цагаан будаа. Тийм байна. За энэ тайгт одоо энэ цаа бугаа маллаж энэ тайгын газар нутагтаа эзэн болж энэ цаачин төмнийхээ одоо бас энэ өв соёлыг хайрлан хамгаалж яваад нэг талархаж илэрхийлж энэ будаагаа бас өгүүлсэн байна. За баярлалаа та баярлалаа тэр явуулсан байна. За баярлалаа. За тэгэл хүн зууныхаа дэмжлэгтэйгээр тэгэл одоо ингээл явдгийг энэ компаниуд маань хөөх ингээд над гарын бэлгээ ингээд өгдөг шүү дээ сэтгэлийнхаа. Тий. За сая та тэр нөгөө шарбутатай цайсан. Тий тэгсэн. Тий эднээ будаа тийм ээ. Эднээ будаагаар хийлээ. За тэгээд энэ гүдвил гэдэг энэ Оросын будаа энэ юм ээ. Каш байна. За каш. Бас нэг сайхан сүйтэй. За. Цаабуугахаас сүүлийгээд одоо чих шүү. За энэ хүцүүдаа. За хүцүүд. Тий. Цаабуугахаа махан тэгээд хүцүүдаатай шүү дийхэндээ. Тэгин даа. За энэ гурвалжин будаа. Тэгэлгөө да. Хүний зүрхний үйл ажиллагаа төмрийн дутагдлах нь гэдэг их сайхан үздэг. За баярлалаа та надад. Goodwill брэнд бүтээгдэхүүн. За тэр компаниудаа ч гэсэн баярлалаа. За тэгээд танд бас өгүүлээд та бас Улаанбаатар хотоос бас энийг өөх гэж ирж байна. Хүн гэдэг юм чинь сэтгэлийн амьтан. Тэгин.
бие биенээ сайхан тэтгэж бие биенээ дэмжиж явуулах сайхан шүү дээ. Ястаа сайхан тэр шиг сайхан байхгүй. Тий. Олонтойгоо л явах сайхан. Олонтойгоо олон түмэнтэйгээ л явах хэрэгтэй. Энэ компаниуд өөрхөн ингэж сайхан гарын бэлгээ сайхан өгүүлж өгүүлээ. тий. Энийг одоо нэвтрүүлгийн дундор өгчгээд надад одоо миний амнаас одоо юу унах вэ дээ? Харин чи бүр надад өгөөрэй гэдгийг. Сайхан аваач өгдөг. Энд чинь өөрөө сайхан байхгүй малчин төмнөө бид мартаагүй гэж шүү дээ. Малчин төмнөө бид мартаагүй. Өөрсдөө хийж байгаа юмнуудаа сайхан ингээ гарын бэлэг болгоо сайхан өгүүлж байгаа сайхан байна. За энэ ногоо навч гээд одоо бэрээ одоо хүн болгоо андахгүй тань мэдж байгаа да. За. Энэ одоо нэг урамлын гаралтай аяг тав угаадаг. За. Нөгөө аяг тавгийнх нь хэмээн боц байхгүй. Урамдаас гарч авсан гэсэн үг боорой. За эднийх одоо ногоо навч гээд бүхэн өргөний баруун талтай байдгийг салбарна. Их сайхан одоо тэгээд одоо тэг хоол газар тэгээ нэг аяг тав угаах юм чи бас хэрэгтэй л байдаг. Хэрэгтэй болоо байна. За эднийхээ хамт олноос өгч байна буураа тэгээд. За. 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 Монголынхаа бас сайхан өв соёлыг дэмжиж хамтран ажиллаж байгаа. Тийм байна, тийм ба сайхан байна. Тэгээд цаачин энэ ард түмэндээ сайхан өв соёлоо хайрлан хамгаалж яваад талархал илэрхийлж бас өгийг бас дамжуулсаар урт насаж удаан жаргаараа гэсэн буураа. Баярлалаа. За ингээд цагаан сарын бэлгийн одоо өглөө. Одоо цагаан сарын бэлэг боллоо. Энийг юм авчирсан. За. За ингээд одоо дүүр доош замдуур гараа да. За. Эндээс нэг хүүхэд явна гэсэн үү буураа? Ямар хүүхэд явах юм бол энэ манай байна. Танаа нэг дээдтэй хүүхэд явна. Дээд талан айлаа хүүхэд бол хаа. Сум руу орох ингээд. За. Миний машин суугаад явна гэсэн. Оо за. Тэр хүүхдээ аваад тэгээд сумын төв ороод. За. Цаашаа улаан тайг руу явна. За явах. Баруун тайг руу хавар ирд юм уу? Оо за. Цаа буугаад хэдзээ тугалах үлээ? 5 сард. За би 5 сард. 5 сард ихтэй нот тугалдаг хэлж байна. Би 5 сард хүрээд ирнэ. За тэгээд. Яг тугалж байгаа үед нь одоо тэгээд холоос авахгүй бол ойртож болохгүй. Тий. Тэр үед одоо нөгөө сахар нөгөө мадлын нэг үхрийн уураг сүү гэж байдаг тий. Тий уураг сүү наадаг. Мадлаас гардаг. Цаа буугаас тийх үү? Уураг гарах уу? Ялгаагүй бас л уураг гарна. За тэр үед хэдүүлээ иргэн 5 сард сайхан уулзаж. Тий. Эстоныг анхны төлөн дээр нэг амжаад ирэхийг бодъё доо дөө. За тэгээ арай таа. За баярлалаа буура. За баярлалаа. За баяртай. За тэгээ замдаа.